Ялангууд ялангууд зориулаад бас нэг хөшөө энэ төр босгоцсон байсан энэ хайр. Энд чинь загас биш юм бэ? Шин би ойлгохдоо бол сүмэлд бол сүм те. Словен улс та бидний хувьд тийм ч танил биш. Харин Югослав гэвэл бүгд мэдэх байхаа. Югослав улс задарч 8 улс болж салсны нэг нь Словен улс юм. Словен бол Итали, Австри, Унгар, Хорват улсуудтай хэлдэг бөгөөд Адриатын тэнгис рүү 30 км зурвас гарцтай тул маш чухал байршилтай Төв Европын улс билээ. Монгол улстай харьцуулбал 77 дахин жижиг газар нутагтай 2.1 сая хүн амтай. Словен хэдийгээр ийм жижигэнч Диважин шиг үзэсгэлэнтэй бөгөөд Альпийн өндөр цас дориглууд, өндөр уулнаас урсах олон горхиноос үүссэн том нуурууд, оймод, далайн зөөлөн уур амьсгалтай. Словен улсад бидний дотны найз нар Алёша, Катерина, Бояна нар маань тосч авлаа. Өнгөрсөн жил бид хамтдаа Монгол орноор 7 хоног аялсан бол энэ удаад Словен улсаар хамтдаа аялах болно. Словений нийслэл Любляна бол энэ улсын хамгийн том хот боловч 300 мянган хүн амтай. Любляна гэдэг нь Любов буюу хайр гэдэг үгнээс гаралтай тул хайрын хот гэж нэрлэдэг. Любляна бол бүс нутгийнхаа хамгийн ногоон хот бөгөөд Европын холбооноос Европын ногоон нийслэл хэмээх өргөмжлөлийг хүртжээ. Хотын төв хэсэг нь тэр чигтээ автомашингүй, явган хүний бүс тул иргэдтэй ээлтэй хот юм. Томоохон их сургуулиуд энд байрладаг тул оюутан залуусын хотч гэж хэлж болох ууз эрч хүчтэй залуулаг уур амьсгалтай. Любляна хотын бэлэгдэл бол луу буюу драгон. Хотын алдарт лууны гүүрэн дээр 4 том лууны хөшөө байрладаг. Is the reason so many dragons in the Ljubljana? Because of Yes. Dragon Bridge. Yeah, It's but the symbol of Of the Ljubljana. city is dragon. because we always thought dragon is a Chinese. Chinese they copy. Like everything. They are copy. Любляна хотын цайз бол Словений түүхийн чухал бэлэгдэл юм. Манай эртний 1-р зуунд Ромын эзэнт гүрний цэргийн түшис газар болох Эмона хот энд байгуулагджээ. Гэвч 450 оны орчим Хүннүүгийн Атила хааны цэрэг энэ хотыг газартаа тэгшилсэн түүхтэй. 6-р зуунаас энэ нутагт Славян үндэстнүүд суурьшиж одоогийн Любляна хотын суурийг тавьжээ. 1300-аас 1918 оны хүртэл Австрийн эзэнт гүрний мэдэлд байсан үед дундад зууны үеийн олон цайзууд баригджээ. Ингээд бид хотын төвд байрлах орон нутгийн захаар зочлолоо. За хашаанда жижигхэн газартай тэнцэнэ ингээд юм тариад тэгээд ингээд бүтэн сайн хагасан бүтэн сайн усаас ингээд гаргаж өгсөн хотын захиргаанаас гаргаж өгсөн зах дээр гаргаж ивч зардаг. Тэгэхээр чинь 1-р хүмүүс яг нутгийнхаа тий хүнсийг авах боломжтой, 2-р энэ настай хүмүүст өөрсдөд нь аягүй гоё ажил олчж байгаа байхгүй, өөрийнхөө орлоготой, хөдөлгөөнтэй байна гэдэг. Энэ бол ерөөсөө маш сайхан одоо настай хүмүүст ерөөсөө маш сайхан боломж. Тэгэхээр ийм нутгийн захыг бол аягүй сайн дэмжиж явах хэрэгтэй юм шиг байгаа. Одоо энэ эмээ одоо өөрийнхөө ингээд хашаанда баг ургадаг те энэ ууланд гараад түүгээд ургуулсан ургамлуудаараа хатаагаад ингээд өөрөө цай хийгээд ингээд зарж штэ. Тэгээ манай Монголч гэсэн маш их юу байгаа. Эмээ ургамлууд байгаа. Yeah. We have more than 500 bears. Bears? Bears, yeah, it's the animals.
are going around, and it's quite a lot. And people are often, let's say, they found them in the woods, né? And if you want to scare the bear, né, to go away, usually they go to the woods like that. Баавга. And then Эдгээр 450 баавгатай гэж шүү. Зэрлэг баавга. the bears, they run away, né? Тэгээ баавга айлахын тулд баавга айлахын тулд хийсэн. Энэ нөгөө фармерууд энд ирээд түүхийсүү өглөө олгоо авчраа хийчдэг. Тэгээ хүмүүс ингээд мөнгө хийгээд бодол худалдаж аваад ингээд энэ чинь сүгээ түүнийхээ савыг хийгээд шинсүү өглөө олгон шинсүү очоод манай сонгоны архин дүүргийн фермийн аж ахуйнууд ингэж хийж болох юм байна шүү. Yeah, okay. Yeah. Okay. Yeah, start. That's the morning fresh milk. Yes. Good. That's it. Fresh milk from this morning. Өнөө өглөөний шинсүү. Хүлээнээс ирсэн шинсүү. Cold, very nice, cold. 1895 онд Любляна хот маш хүчтэй газар хөдлөлтөд өртөж, хот тэр чигтээ сүйдсэн байна. Үүний дараа хотыг Венийн Арт Новея стилээр шинэчлэн байгуулж, Афин шиг өвөрмөц хүн дээлтэй хот болгосноор 2021 онд ЮНЕСКОгийн өвд бүртгэгджээ. Хотын дарга сонгуулаараа юу гэж амласан бэ гэвэл ер нь энэ чулуун замчаа маш эртний чулуун зам байгаа шүү дээ. Тэн чулуун замаар эмэгтэйчүүд өндөр өсгийтэй гуталтаа явахт нь замыг чи янзалж өгнө гэж сонгуульдаа ярьсан юм байна. Тэгэд ингээ хуучны зам бол энэ ингээд тэгээ одоо ийм болгож өгсөн юм байна. Сонгуулийнхаа амлалтыг биелүүлээд ингээд ийм болгож өгсөн юм байна. Энэхий ус нь маш цэвэрхэн Альпийн өндөр нуруунаас гоождаг маш цэвэрхэн устай учраас энэ гудамжинд гоожж байгаа бүх уснасаа чөлөөтэй ууж болдог. Люблянад заавал хийх зүйл бол энтхийн алдарт заримгийг амтлах ёстой. Кремшница. Кремшница гэдэг нь нутгийн алдартай хэдүүлээ кремшница гэдэг нь дараа нь хөшөөн байдаг. Гоё. Словен улс нь дэлхийн 1-р дайны дараа Австро-Унгарын харьяанаас гарч Серб Хорваттай нэгдэн Югославийн хаант улс болжээ. 1941 онд дэлхийн 2-р дайнд нацистийн Германд эзлэгдэв. Словенчууд Титогийн удирдлага дор партизаны армид хамтран тэмцсээр 1945 онд дайн дуусахад бүгд найрамдах Югослав улсын бүрэлдэхүүнд 6 улсын нэг болов. Словен 1945-аас 91 он хүртэл Югославийн хүн амын 8% эзэлдэгч дотоодын нийт бүтээгдэхүүний 20%, экспортын 25%-ийг дангаараа бүрдүүлдэг хүчирхэг эдийн засагтай муж байлаа. (1991 оны 6-р сарын 25-нд Словен тусгаар тогтнолоо зарласнаар Югославийн дайнд татагдан оров. Сербийн аримтай 10 хоногийн турш байлдаж, хохирол багтаагаар тусгаар тогтнолоо хамгаалan авч гарсан түүхтэй.
2004 онд Европын холбооны гишүүн болж Югославийн улсуудаас хамгийн түрүүнд Европын холбоонд элсэн билээ. За бид нар Словени улсын хамгийн алдартай агуу дотор байж байна. Тэгэхээр энэ бол Европын хамгийн том агуу юм байна. Нийт урт нь 23 км урттай. Тэгээд маш олон ийм хэсэг том заалнуудаас бүтсэн ийм агуу байна. Одоо жуулчдыг бол маш их татдаг юм байна. Тэгээд энэ агуу 1818 онд анх олж нээсэн гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр чи хэдэн сая жилийн турш ингэж оршин байсан агууг яагаад 100 жилийн өмнө нээсэн бэ гэдгийг аягүй сонирхолтой байгаа. Гэтэл энэ агууны яг үүд хэсэг дээрээ юм голтой тэр голны цаана одоо ийм том агуу байна гэж хүмүүс ерөөсөө олж мэдэхгүй байсан юм байна л та. Ер нь бол 1200 хэдэн онд бас ингээ хүмүүсийн тэр үүдэнд нь ингээд бичсэн үлдээсэн янз бүрийн тэмдэглээнүүд байдаг. Гэхдээ зөвхөн л яг үүд хэсгийг л ашиглаад үүд хэсэгт хүмүүс нуугдаал одоо дайснаас нуугдах ч юм уу тийм байдлаар ингээд ашигладаг байж байгаад 1818 онд нэг одоо судлаач тэр голыг давж гараад дээшээ авирч хагаад одоо нэлээд тийм хүнд хэцүү тийм аялал хийгээд голынхаа цаанд гарсан чинь 20 хэдэн км ийм том агууг бол анх олж нээсэн байдгийн байна. Аяллаа маань дараагийн буудал Алдарт Постойна Яама. Энэ агуу нийт 24 км урттай бөгөөд 140 жилийн өмнө энд анхны агуу доторх төмөр зам тавигджээ. Европ дахь хамгийн том агуу бөгөөд өвөл зууны аль ч үед тогтмол 10 хүнтэй. Хүн загас, концертын танхим, өнгө бүрийн сталагмитууд гээд газар доорх ертөнцийн сонин хачныг энд олж үзэх болно. Миний хийж сайхан ээж мяндас зөөлөн уян ээж энэ агуу нь өөрөө энэ унжлагууд доороосоо ургасан болоод дээрээс унжсан энэ унжлагууд болвол 1 см нь 100 жилд ургадаг гэж байна. Тэгэхээр одоо эн чинь ингээд 10 м 20 м өндөр ийм том унжлагууд ийм хөшөөшөн ургацдаг байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ маань өөр хэдэн сая жилийн туршид үүссэн ийм одоо унжлагууд байдгийн байна. Дээрээс унжиж байгааг нь одоо стигматит доороос ургаж байгааг нь бас юу ингээд хоёр өөр янзаар нэрлээд тэгээ дээр доороосоо ингэж зарим үед бол ингэж дундаа очиж нийлдэг. Энэ процесс нь өөрөө хэдэн сая жилийн турш ингэж явагдаж байдаг юм байна. Тэгээд энэ ургацгууд бол борооны усны туслаас үүссэн кальцийн карбонат. За тэгээд цав цагаан нь бол кальцийн карбонат, жоохон юм оранж шар өнгөтөнүүд нь болохоор төмрийн холцтой, за зарим өөр өнгөтэй, саарл өнгөтэй нь бол манган гэх мэтлэнгээр ингээд төрөл бүрийн химийн бодис агуулсан байдаг юм байна. Агуу дотор бол 100 гаруй төрлийн жижиг хорхоо шарж амьтад байдгаас дэлхийд дээрх агуун хамгийн том амьтан гэж нэрлэгддэг одоо baby dragon гэдэг нэртэй юм жижигхэн амьтан байна. Одоо загас гөрүүл хоёрын завсраар юм да. Яг гэвэл хоёр нутагтан уушигтай. Тэгээд бас ингээд усан доогуур явдаг загалмаатай ийм амьтан байна. За мэдээж огт гэрэл байхгүй учраас энэ амьтан цав цагаан одоо өнгөгүй амьтан гэсэн үг. Ер нь бол харанхууд бол ямар нэгэн өнгө үүсдэггүй учраас цав цагаан өнгөгүй, дээрэс нь нүдгүй амьтан байна. Хав харанхууд бол угаасаа нүдний хэрэг байхгүй. Гэхдээ бүтэн
биеэрээ одоо биеийнхээ арьсаар дамжуулан бүх зүйлийг мэдэрч одоо байдаг. Тэгээд маш урт насалдаг. 100 гаруй насыг насалж чаддаг. 7 жилийн турш өсгөлэн байж чаддаг. Өөрөөр хэлэх юм бол ямар ч хөдөлгөөнгүйгээр ингээд одоо хибернет хийж амьдэрдэг ийм амтан байдгийн байна. Ингээд дөрвөн мөч нь бол яг нэг хүн шиг ийм хуран нуттай. Тийм учраас энийг одоо хүн загасч гэж тийм нутгийнхан бол нэрлэдэг ийм агуу байна. Тэгээд Европын хамгийн том агуу учраас Европын орнуудаас ер нь дэлхийн нийтээр ирж энэ агуу одоо өдөрт бол мянган хүн үздэг. Жилдээ сая гаруй одоо хүмүүс энэ агуугаар зочилдог юм байна. Одоо хэдүүлээ Словени хамгийн үзэсгэлэнт газруудын нэг болох Блед гэдэг нууран дээр ирж байгаа. Словени улсын хамгийн алдартай зурагт хуудас шиг үзэсгэлэнтэй, үлгэрийн мэт гайхамшигтай, маш тунгалаг оюун номин өнгөтэй Юнианы Альпийн нурууны бэлд ой модоор хүрээлэгдэн оршдог Блед нуур. Тэгээд энэ Альпийн нурууны одоо өндөр уулстэй ингээд 2500-аас дээш өндөртэй Альпийн нурууны өндөр уулсаас их авсан голууд маань энд одоо маш олон ийм үзэсгэлэнтэй нууруудыг бий болгодог юм байна. Бидний доор харагдаж байгаа энэ гайхамшигтай нуурыг Блед нуур гэж нэрлэдэг. Тэгээд Блед нуурын одоо хажуу талын жижиг толгой дээр Блед цамхаг, Блед кастл баригдсан байна. Мянган жилийн өмнө одоо анх барьсан кастл байна. Ер нь бидний явж байгаа энэ цайзууд дандаа л 1000-аас 1200 жил, 800 жилийн түүхтэй ийм цайзууд одоо medieval era гэж нэрлэгддэг дээ. 1000 жилийн өмнөх энэ Европын оршин суугчид одоо нэгдсэн ийм хаант улс байхгүй. Одоо нэг цамхаг дотор нэг эзэн суугаад тэгээд өөрийнхөө эргэн тойрныхаа ард түмнийг ингээ хамгаалаад тижээгээд ингээд амьдран суудаг. Хамгийн гол нь дайснаас өөрсдийгөө хамгаалахын тулд бол тухайн газрынхаа хамгаалалт сайтай хэсэг дээр дандаа ингэж цайзуудаа барьдаг. Одоо энэ цайз гэхэд нэг талдаа нуураар хамгаалагдсан. Мэдээж нуур гэдэг бол өөрөө байгалийн маш том хамгаалалт байгаа шүү дээ, тий. Тэгээд нөгөө талдаа бол дандаа юм өндөр ханан хатан хясаан дээр ингэж барьж одоо ийм хамгаалалтуудаа хийдэг. Бидний явж байгаа одоо бүхэл цайзууд бол дандаа тийм байршилтай байгаа байхгүй. Тэгэхээр энэ цайз маань мөн одоо талаасаа байгалийн хамгаалалтаар хамгаалагдсан ийм үзэсгэлэнтэй цайз байна. Жуулчдын одоо очдог гол газруудаа дандаа QR шуудад асаангууд тухайн газрын бүх мэдээлэл хэрхэн одоо хаагуурн тойрч явах уу, тэгээд ямар түүхтэй гэд бүх мэдээллийг нэг агуулсан. Учираас жуулчид ямар ч хэлтэй хүн байсан ирээд өөртөө ингээд ангаар аялаад явчих бүрэн боломжтой юм байна. Энэ нуур маань өөрөө яг хажууд нь байгаа Альпийн нуруунаас ирж байгаа голоор тижээгддэг. За энэ дотор цурхаа гэдэг юм байна. Сом гэж нэрлэдэг тий. Цурхаа загас. Тэгээ энэ нууранд байгаа цурхаа 3 м хүрдэг гэж байна. 3 м. Тэгээ манай найз Алиуша хэлэхдээ тэр 3 м цурхаа ингээд хүүхд унууд идчихдэг гэж ярьсан чинь тоглосон байгаа. Ер нь жижигхэн нохоо бол идчихдэг гэж яриад байгаа юм. Үний юм болоо тоглосон юм болоо. Тийм учраас хэдүүлээ унахгүй энэ нуур завнаасаа ер нь бол унж болохгүй шүү.
Гигэ Мариагийн сүм бол словенчуудын ирж хоримлох дуртай газар юм. Хоримлож буу хүргэн хүү сүйт бүсгүйгээ өргөөд X 99 шатыг алхаж дээр нь гарах ёстой. Энэ бүх хугацаанд сүйт бүсгүй огт чимээ гаргаж болохгүй дүрмтэй. Шатаар өсөж гарч амжсан бол сүмд орж сүмийн хонхноос татаж 3 удаа чанга дуургана. Өнөөдөр дэлхийн онцог булан бүрээс хосууд ирж 99 шатны шалгуурыг давж хоримлдог болжээ. Ер нь Словений нутаг тэр чигээрээ одоо сүм гэж хэлж болно. Ягаад гэхээр ингээл ойрхон тосгоднуудтай нэг тосгон болгоно 1000-аас 1500 хүнтэй юм шиг байгаа юм. Зарим нь бүр 500 хүнтэй ч байдаг юм уу. Тэгэл тэнцэнэ нэг сүмтэй. Сүмийн хонхнууд бол 15 минут тутам дуугардаг. Тэгээд нэг тийм санаал нэг тийм тайван байдал хүнд юм гоё юм тайвшилтыг өгдөг юм байна энэ сүмийн хонхны дуу бас. Словенд хэрэгждэг байгаль хамгаалах нэг төсөл бол Wildlife Overpass буюу зэрлэг амьтдад зориулсан гүүрнүүд юм. Хурдны зам, төмөр замын дээгүүр тусгаарлагдсан бүсүүдийг холбож хийсэн энэ гүүрээр амьтад зам хөндлөн гардаг. Хурдны зам хөндлөн гарах үед маш олон зэрлэг амьтад дайруулдаг эрсдлийг бууруулах, жолоочийн аюулгүй байдлыг хангах, мөн амьтдыг цус ойртохоос сэргийлэх зорилгоор Европын олон улсуудад энэ гүүрийг хийдэг. Амьтдыг айлгахгүй тулд гүүрэн дээр өв сургамал мод тарьж ойн үргэлжлэл мэт болгосноор амьтад айх аюулгүй энэ гүүрээр зочдог байна. Словен бол усан үзмийн тариалан дарсны соёл дээд зэргээр хөгжсөн газар. 20,000 гаруй дарс үйлдвэрлэгчтэй буюу 70 хүн тутмын нэг нь өөрийн усан үзмийн тариалантай. Жилд дунджаар 80-аас 90 сая литр дарс үйлдвэрлэдэг бөгөөд 90 гаруй хувийг словенчууд өөрсдөө уудаг буюу дарсны маш өндөр хэрэглээтэй улс юм. Энэ тусгай ингээд вайн юу усан үзмийн тариалантай хэсэг юм байна л да. Бас ингээд бүх газараа тариалдаггүй. Яг энэ хавийн районд усан үзм илүү сайн ургадаг, илүү далаатай ойрхон, цаг агарын нөхцөл нь дулаан, уур амьсгалтай усан үзм тариалахад тохиромжтой учраас энэ хавийн газрууд нь ингээд бүгд усан үзмийн тариалан юм байна. Бид нар ирсэн байгаа энэ Бояна гэдэг усан үзмийн газар одоо фино үйлдвэрлэгч гэсэн үг шүү дээ. Эднийх болохоор зэрэг одоо 3 үе дамжаад энэ газрыг эзэмшиж байгаа. Гэхдээ энэ чинь нөгөө Словен улс маань өөрөө Югославийн харьяанд байсан. Дэлхийн 2 дугаар дайны дараа Югослав улсын харьяанд байхдаа социалист орон учраас хувьдаа газартаа хувьдаа одоо юутай байж болохгүйгээд улс хураагаад авцсан. Тэгээд 90-ад онд нэг арчсан хувьсгал ялсны дараагаар газраа буцааж худалдаж аваад өргөжлүүлээд ингэ явж байгаа юм байна. Адилхан л төвхтэй байна гэсэн үгтэй манайхад. Наймдугаар сарын 10-наас өнөөдрийг хүртэл усан үзмийн хураалт болдог. Өнөөдөр дуусгасан гэж байна. Тэгээд өдөрт 20-25 хүн усан үзм хураалтан дээр ажилладаг. Усан үзмийг ер нь гараараа хураадаг. Тэгээд машинд хийгээд тэр машин нь болохоор зэрэг одоо жоохон муудсан үзмнүүдийг ялгаж хаяад ингээд яддаг юм байна л да. Тэгээд хамгийн хүнд ажил нь бол гараараа усан үзмээ хурааж авах. Тэн дээр маш олон хүн ажилладаг юм байна. Тэгээд тухайн жилийн дарс яаж гарах нь тухайн жилийн цаг агарын нөхцлөөс их шалтгаалдаг. Тэгээд нэг хүчлэлэг байдал, тэгээд хөрсний нөхцөл байдал, бороотой байсан уу, нартай байсан уу, гантай жилүү, ямар жилүү гэл тэр болгоноос нар их байсан уу гэх мэтлэнгээр усан үзмийн янз бүрээр боловсроод янз бүрийн амттай гаргадаг юм байна.
I don't know a lot about this because I don't do this, but it goes like this for 1/4, So for 3 hours. like this. Then you turn, yeah. Turning, Yeah, turning. yeah. By Some hand. of them are also doing with the inclination, but we in our house, our workers who are doing this, it's only 1/4, like this. Yes, for 1/4 just. Every day? Every day, 1 month. 1 month every Yes, day. every day. What is the reason Yeah. for that? The reason is that the yeast which are here inside goes to the neck of the bottle. Ah. Yeah. You catch here in the neck. Yeah. And then you are just freezing the neck. Yes, and you catch, and then you have clear wine here. In ancient time, everything is handmade. Everything yeah? is handmade. Yeah, yeah. A lot of work with hands by Méthode Classique. Yes. We know. Work. 1205 онд баригдсан гэж шүү дээ. 1205 онд баригдсан байшин. Тэгээ байшингийнхаа доор ингээд вайн юута. 1205 он гэдэг чинь одоо их Монгол улс байгуулагдаж байсан үе гэсэн үг шүү дээ. Чингис хаан их Монгол улсыг байгуулж байсан яг тэр мөчөд энэ байшин баригдаж байсан байна. Баригдаж одоо вайн хийж эхэлжсэн байна. Тэгээд ингээд үе дамжаад 800 жил үргэлжлээд энэ соёл ингээд энэ чинь явж байгаа. Тэгээ бүх юм яг ингээд хуучныхаараа тий магадгүй одоо шилэн өөрчлөгдөөд арай жоохон автоматжуулаа. Ер нь бол бүх юм тийг бас л гараар л хийцээ ерөөл гэдэг юм байна л да. Өвлийг хөөж хаврыг урих Багтнаатан буюу Курентовania. Энэ бол Словенийн хамгийн алдартай ЮНЕСКОгийн соёлын өвд бүртгэгдсэн эртний уламжлалт баярын зан үйл юм. Жил бүрийн 2 дугаар сард болдог энэ баяраар хүмүүс хоньны нэхийгээр хийсэн зузаан хувцас, аимшигтай том баг өмсөж, бүсэндээ аврах том хонх зүүж, күрэнд химээх дөрүүдэд хуурдаг. Тэд хонхоо чанга дуурган бүжиглэж, өвлийн хүүтэн муу ёрын сүнснүүдийг хөөж, дулаан хавар үржил чимийг урин дууддаг. Придямный двор гэж нэрлэгддэг энэ агуун урт талд баригдсан энэ цайз 12-р зуунд анх баригдсан юм байна л да. Тэгээд 123 метрийн өндөрт байрладаг. Цаана бол агуутаа тэгээ агуу наадлын хэсгийг амыг нь хаагаад ингэж барьсан. За Гиннесийн рекордонд бол одоо хатан дээр барьсан агуун амыг хааж барьсан цайз гэдгээр Гиннесийн рекордод бичигдсэн байт юм байна. Тэгээд 12-р зууны үеэс 15-р зууны үед мөн 16-р зууны үед гээд ингээд нэмэлт хийгдэж явсаар байгаад өнөөдөр хүртэл ирсэн ийм хуучны алдартай цайз байна. За одоо ингээд цайз руу орцгоё бүгдээрээ. Энэ цайзыг үзэхээр Европын ойр хавийн бүх улс орнуудаас одоо тасралтгүй жуулчд ирж байдаг юм байна. Одоо ингээ харахад өнөөдөр маш их жуулчтай байна. 800 жилийн өмнө одоо энэ цайзад амьдарч байсан лорд бол мэдээж өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахад зориулж энэ бүхнийг байгуулсан байгаа. Тэгээд тэр нь өнөөдөр бол ингээд Словенээс аялал жуулчлал томоохон хувь нэмэр
оруулж байна. Аль ч улс оронд очисон тухайн улсын түүхийн нэгэн хэсэгт Монголын байлдан дагууллын түүхтэй огтлогдсож байдаг билээ. 1241-ээс 1242 оны Европыг байлдан дагуулах Батхан, Сүбэдэ баатрын удирдсан Аяндан өнөөгийн Словенийн газар нутаг мужуудыг дайран өнгөрчээ. 1241 онд Унгарын 4-р Бяла хааны цэргийг буцагсны дараа Батханы удирдсан Монгол цэргүүд Дунай мөрнийг гаталж зугтсан Бяла хааныг мөрдөн хөөжээ. Унгараас баруун ураг шөдөлж өнөөгийн Словенийн нутгаар цөмрөн орж галдан шатаасан түүхтэй. За бид нар Словенийн Альпийн уулсын нэг өндөр оргил болох Vogel гэдэг оргил дээр гарч ирээд байна. Тэгээд нэг 2800 м орчмын өндөрт байдаг. Энэ доор бол Бохения гэдэг нэртэй маш үзэсгэлэнтэй гоё нуур байна. Мэдээж энэ Альпийн нурууны одоо ам бүрээс урсж байгаа голууд нь мөнх цас дуулын оройгоос урсж байгаа голууд нь ийм олон сайхан нууруудыг энд үүсгдэг юм байна. Уулынхаа орой дээгүүр бас жижигэн нууртай гэсэн зарим газараа ингээд 7 нуур хүртэл байдаг Триглавын хажууд гэсэн. Триглав үндэсний парк бол Европын хамгийн эртний үзэсгэлэнтэй байгалийн дархан цаазат газруудын нэг. Энэхүү парк нь тус улсын баруун хойд хэсэгт Юлианы Альпийн нурууг дамнан оршдог бөгөөд Словен улсын нийт газар нутгийн 4 орчим хувийг эзэлдэг. Хамгийн өндөр оргил болох Триглав. Энэ уул нь словенчуудын үндэсний бахархал бөгөөд улсынхан төрийн далбаан дээр дүрслэгдсэн байдаг. Словен хүн бүр амьдралдаа ядаж нэг удаа Триглав уулын оройд гарах ёстой гэсэн алдартай яриач бий. Словений Крка голоор аялж явнаа бид. За Крка гэж эмийн үйлдвэр байдаг Монгол бүтээгдэхүүнээ тардаг манайхан одоо Крка үйлдвэрийн маш олон эмийн хэрэглэдэг. Тэр үйлдвэр бол Крка голын иргэдэр байрладаг. Тэгээ энэ голын нэрээр нэрлэгдсэн үйлдвэр юм байлээ. Тэгэхээр одоо Крка голоор аялж байна. За бид нар өнөөдөр ингээд Словен улсын хамгийн том эмийн үйлдвэр болох Крка үйлдвэр дээр хүрсэн ирээд байна. Ингээд Монгол улсыг хариуцсан манай Крка үйлдвэрийн захирал Горстэй нартай уулзаад байна. Тэгээд өнөөдөр энэ үйлдвэрийн хэрхэн одоо чанарын үйлдвэрлэлээ хэрхэн явуулдаг, чанарын асуудлаа шийддэг талаар бид эцгээр үйлдвэр дээр ирсэн байна. Добро пожаловать на наши заводы. Я надеюсь, что вы видите много интересного. Завод развивается, строится, достраивается, модернизируется, поэтому добро пожаловать. Да. Кркапус бол Словен улсын үндэсний бахархал, иргэн бүр нь хувьцаа эзэмшдэг, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн тэргүүлэгч эмийн үйлдвэрүүдийн нэг юм. Дэлхийн 70 гаруй орнд бүтээгдэхүүнээ гаргадаг 12,000 гаруй ажилтнтай үндэст нь дамсан том корпорац. Кркапусын амжилтын гол нууц нь Vertically Integrated Business Model буюу босоо тэнхлэгийн дагуух нэгдсэн загвар юм. Энэ нь нэмийнхээ түүхэн эдийг гаргаж авахаас эхлээд судалгаа, шинжилгээ, хөгжүүлэлт, үйлдвэрлэл, баглаа бодол хүртэлх бүх шат амжилтыг өөрсдийн үйлдвэр лабораторид хяндаг гэсэн үг. Тэдний үйлдвэрүүд Европын холбооны хамгийн хатуу Good Manufacturing Practice чанарын стандартыг хангасан байдаг.
Монголын эмийн зах зээлд Кркабус нь хамгийн чанартай, найдвартай Европын үйлдвэрлэгчдийн нэгд тооцогддог бөгөөд 100 гаруй нэр төрлийн эмийг Монгол улсад нийлүүлж байна. За энэ ингээ Европын эмийн дистрибьютор компани агуулга төр ирсэн байна. Тэгээд Европын холбооны улсуудад ер нь эмийн чанарын асуудал маш өндөр түвшинд тавигддаг. Одоо энэ бол ингээд өглөө болгон өдөр болгон эмнэлэг болон эмийн санал руу хэрхэн эмийн бүтээгдэхүүн явж байгаа эндээс харж болно хэдүүлээ. Энэ машинууд нь дандаа тусгай тоноглогдсон. Дотроо одоо чанарын шаардлага, температур бүх юмыг хангасан энэ тусгай машинуудаар тээвэрлэлтээ хийдэг. Энэ шилэн дотроо хэр нөрөө ургадаг. Эхлээд энэ чинь ингээд хэрний модонд хавар эрт дөнгөж ингээд жимсний цэцэг цохон шүү дээ тий. Дөнгөж цэцэг цохож эхлэх үед нь энийг модныхаа ишийг хийгээд тэгээ энэ дотроо мод өөрөө цэцэглээд тэгээд бүтэн зунжингаа энэ дотроо цэцэг нь өөрөө жимс болоод ингээд 8 дугаар сарын дундуур лир өөрөө ийм том болж байгаа байхгүй. Тэгээд 8 дугаар сарын дундуур жимстэй юугаа авчдаг юм байна. Шилээ хурааж аваад тэгээд дээрэс нь лирнийхаа архийг хийгээд угсаа урхан бэлгэсэн вайн байгаа шүү дээ. Тэрийгээ хийгээд тэгээ хадгалчихдаг юм байна. Тэгээд ер нь олон жилд алж болно. Тэгээ цуг. Одоо энэ бол 2 жил болсон гэсэн. Өдөө нутгийн хоол идэх чинь аа. Ja, obviously. За энэ Блед нуурын ирэг дээрх одоо Словений хамгийн алдартай бялуу гэх юм да кремшница гэж нэрлэдэг. Тэгээд энэ бялуунд зориулаад бас нэг хөшөө энэ төр босгоцсон байсан энэ хавьд. Тэгэхээр одоо зүгээр нэг бялууг яаж алдартай болгох вэ гэдэг чи өөрөө бас аялал жуулчлалын амар том брэнд үүсгэх те түүх бий болгох одоо нэг 10 зам юм аа. За тэгээ нэг пафи маш алдартай. Ер нь энэ нууран дээр ирсэн жуулчин болгоно заавал худалдаж авч үздэг маш алдартай юм бялуу байгаа. Тэгээ бид нар бас энэ нууран дээр ирсэн учраас энийг заавал идэх ёстой. Өдөрт хэдэн мянган зарагддаг, жилдээ одоо хэдэн сая зарагддаг юм бялуу байна. Үнэхээр амттай юм байна. Very tasty. Yeah. Best cream cheese cake in Slovenia. За Словени гамбар Focaccia гэдэг нэртэй гамбар юм байна. Focaccia. Yeah. And spices. Spices and garlic. Саримстай. Янз бүрийн амтлагчтай ийм одоо манайхаар бол пицца юм да. Truffle гэдэг нөгөө юу мөөг гэдэг эдний нутагт өөрөө ургадаг энэ. Truffle гэдэг чинь аяга алдартай мөөг гэдэг. Тэр truffle-та cheese юм байна. Адриатикийн тэнгисийн ирэг дээр байдаг улс учраас ингээд октопус 8 алж
манайхаар бол одоо бид хоньны шинэ хонь гаргаад хорхог хийж зочнод айлдахтай адилхан энэ нутгийнхан маань далаагаас барьсан шинэхэн 8 алжийг шараад бас хорхог маягаар гэд одоо хүнд зочдод барьдаг боломжтой юм байна. Би ч яг далаан seafood талах олон дуртай болохоор надад бол гоё л байна. За Словени үндэсний хоолуудыг мэднэ. Erika will explain now everything. What's the name of it? Bograč. Bograč. Ukraine махта stew юм байна. Bograč. Name of this? Richard. 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 Энэ манай бамтан шиг тэгээд дээр нь ингээд хам махтнууд хийсэн. With smoked meat. Yeah, this one is the name. The name is Strukli. Strukli. Cheese-тэй талах шиг тэгээд ингээ усан тацлагч хийдэг гэсэн. Тэгээд энэ хамгийн Словени хамгийн алдартай sausage. Yes. Kranjska klobasa. Kranjska колбаса. Yes. And pork meat. Pork. Excellent. Pork. Thank you. За Европын нэг алдартай хоол бол татар стейк гэж нэрлэгддэг. Англиар тартар стейк гэж нэрлэгддэг. Үндснэр нь бол татар буюу Монголоос гаралтай байгаа байхгүй юу? Энэ штэ түүхийн мах. Зүгээр өхрийн махыг штэ хэрчээл шууд тавган дээр тавьчихсан заяа. Тэгээд ингээд түүхийгээр нийцдэг. Тэгээ Европод энэ хоол яагаад ингэж алдартай болсон? Түүхий махыг яагаад татар гэж нэрлэдэг байгаа вэ гэхээр одоо яадгийн татар монгольский байлдаан одоо 12 3 дугаар зууны үед гарч байгаа. Төв Азиас ирсэн Монголын одоо тэрлгүүд махыг түүхээр нийтдэг байсан гэдэг утгаараа татар стейк гэж юм алдартай болсон байгаа байхгүй. За ингээд түүхийн мах идцгээе одоо. Гоё амттай. Давслаад цуу муу янз бүрийн амталцсан түүхийн мах. Here we go. I'm a queen. Yeah. Oh. Enjoy the meal. How nice it is. За ингээд манай найз найзтайгаа одоо салах сэтгэж байна. Словен улсаар маш сайхан аяллаа. Манай найз Бояна биднэрт одоо 5 хоногийн турш сайхан үйлчлэлээ. Тэгээ Бояна маань өнгөрсөн жил бас Монгол улсад ирж 7-8 хоног Монгол улсын нутгаар бас аялсан. Тэгээ энэ удаа бид нэр Словен улсад аялж. Thank you very much. So much. I hope we will see you soon. And this is small present from Mongolia. This is the Gobi Kashmir. Yeah. Wow. Very nice. And you should be very warm through the winter. Through the winter. Yeah. Which is coming. Thanks a lot. Hope you enjoyed the trip. Yes. Yes. Okay, goodbye. Goodbye. Thank you so much. It's nice to see you again. Yeah. And say hello to Gamba. Gamba. Yeah. Gamba. I see. And to all others. Yes, To all and okay. all others.